Сайн байцгаана үзэгчдээ. Алтан аргамч нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг бид Монгол улс анх дугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамд тулс тунхагласны 100 жилийн ойд зориулж байна. За Монгол үндэстэй орчин үеийн түүхэндээ анхны үндсэн хуулиа батлаж хаант төрөөс бүгд найрамд тулс болон засаглалаа өөрчилсөн улс төрийн энэ үйл явц бол монголчуудын хувьд бол түүхийн чухал эргэлтийн ийм үе байсан. Энэ үднээс энэхүү үйл явцыг гадаад дотоод хүчин зүйл за мөн тусгай албаны үүрэг оролцоо талаас нь ярилцахаар бид Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын орлогч түүхийн ухааны доктор Эрдэнэ Бэлэг за түүхийн ухааны доктор Отгонбаяр нарыг урьсан байгаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 1924 онд анх дугаар үндсэн хуулиа баталж хаант засгаа халж бүгд найрамд тулс гэсэн ийм улс болсон. За гэтэл энэ үед бол дөнгөж цэргийн тогтоосон манай нөгөө тусгаар тогтнол маань эмзэг тийм ээ гадны улсуудад хүлээн зөвшөөрөх үйл явц маань тийм ч ахицтай биш. Ийм хүн дээдрэтэй цаг үе байсан. Тэгээ энэ нээдрэтэй хүнд үед тусгай алба ер нь ямар үр гүйцэтгэсэн юм бэ? За ер нь яг 1924 оны анх дугаар үндсэн хууль гэдэг бол мэдээж эхлээд төрийн тусгаар тогтнолоо зарлана. За тэгээд тусгаар тогтнолоо зарлсны дараа гадаад дотоод аюулгүйлээ бэхжүүлнэ. За бэхжүүлний үндэснээр бид нар бол тусгаар тогтолсон улс юм аа. Бид нар өөрийн гэсэн үндсэн хуультай ийм төр улс юм аа гэдгийг л дэлхийд тунхсан үйл явц. Үндсэн хууль гэдэг бол өөрөө төр улсын тусгаар тогтнолын бас баталгааны нэг хэсэг шүү дээ. Тэгэхээр бид нар бол тусгаар тогтолсон улс юм аа гэдгийг л дэлхийд тунхсан үйл явц юм аа гэдгийг би бол товчхон өөрөө төвчний хувьд дүгнэдгийг 1924 оны үндсэн хуулийг тэгээд дэлхийн бусад улсуудын адил бас бүгд найрамд улсыг тунхаглаж байгаа. Дэлхийн бусад улсуудын адил хөгжлийн загварыг сонгож байгаа. Яг бол 1921 онд ардын хувьсгал ясны дараа хэмжээ цаацд Богдхан Монгол улсыг байгуулсан 24 оны хүртэл. За мэдээж 1924 оны үндсэн хууль байгуулахын өмнө бол Богдхан нас орсон. За энэ хугацаанд бол ардын засгийн газраас ямар шинжилгэүүд хийгдсэн бэ гэхээр нөгөө өмнөх харилцааны хамсгалт ёсыг хаалгах алаан ноёдын эрхлэлийг хязгаарлах шиг юм уу. Нөгөө өмнөх нийгмийн суур зарчмын ойлголтуудаа ингээд өөрчилж явж байгаад 1924 онд бол ямар нийгмийн байгуул руу орж ийн гэхээр бүгд найрамд улс өнөөгийн энэ дэлхийн ихэнх улсуудын сонгосон юм сонгодог ардчлалын зарчмаар бол орж байгаа. Тэгэхээр яг өнөөгийн энэ ардчлалын бас амин сүнс болсон зарим суур ойлголтуудыг 1924 оны үндсэн хуульд шингээж өгч байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг 1924 оны үндсэн хууль гэдэг бол ардчлалын зарим энэ суур ойлголтуудыг хүний эрх хэрэгчлөө гэдэг юмыг тэр үндсэн хуулинд тусгаж өгсөн. Тэгээд нэг талд нөгөө талдаа бол Монгол улс тусгаар улс юм а гэдгийг л харуулсан юм түүхэн үйл явдал гэж ойлгодог та. За жил бүрийн 11-р сарын 26-ны өдөр бид бүгд найрамд тулс тунхагласныхаа баярыг тэмдэглэдэг. За энэ өдөр Монголын ард түмний хувьд яагаад ач холбогдолтой юм бүгд найрамд тулс тунхагласныг та түүхчийн үүднээс ер нь юу гэж тайлбарлах вэ? Тий 2-3 хүчин зүйл байгаа л да. Нэгдүгээрт бол бүгд найрамд тулс тунхаглаж засаглалын хэлбэрээ парламентын бүгд найрамд тулсын хэлбэр болгож сонгож авсан Аз ТV-ийн за би энэ дөрөв бол 2 дахь улс баг. Тэгэхээр зэрэг бид нар бол харьцангуй тэр 20-д оныхоо үед бол Аз ТV-д их томоохон өсрэлт хийж байгаа улс гэсэн үг. Нөгөө талаас Монгол улсыг тойрсон нөхцөл байдалд бид нар бас тусгаар тогтнолоо баталгаажуулах чиглэлд хийгдсэн бас нэг алхам гэж би бас хэлмээр байгаа. За анх дугаар үндсэн хуулиа баталлаа. Анх дугаар үндсэн хууль батлахад өмнөх суурь дэвсгэрийг бид юу яаж тавьсан? Хаанаас ямар үлгэр жишээ авсан? Чи түрүү их зөв томьёолсон орчин цагийн анх дугаар үндсэн хууль гэж миний хувьд бол төгчөний хувьд бол би анх дугаар үндсэн хуулийг бол Чингис хааны их засаг хууль гэж үздэг. Харамсалтай нь биднэрт тэр хууль нь алга. Гэхдээ энэ хуулийн дагуу ялангуяа Азийн маш олон орн өөрийнхөө хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлж бий болгосон ийм учиртай. Орчин цагийн энэ үндсэн хуулийн асуудлыг бол 1914 оноос анх эхэлж тавьсан байдаг. Би бол 13 оны эцсээр ерөнхий сайд Сайнын хаан Намнын сүрэн хаант Орос улсад айлчилсан. Тэгээд айлчлаад буцаж ирснийхээ дараа энэ үндсэн хуультай болох асуудлыг хөндөж за ингээд комисс байгуулагдаад тэр комиссаас бол улсын эрх нэртэйгээр
бичиг баримтыг боловсруулсан байдгийг. Тэр бичиг баримтыг боловсруулахдаа бол ер нь Английн үндсэн хуулийг нэлээд жишг болгож барьсан харагддаг. За энэ бол бас аргагүй, яг гэвэл Монгол улс маань өөрөө хаан засагтай улс байсан шүү дээ. Тэгэхээр хаан засагтай Англи улсын үндсэн хуулийг ер нь жишг болгож барья. Тэгээд энэ дээр гаргасан бичиг баримтын дотор бол Англи улсууд хэдийгээр ийм засаглалын хэлбэртэй боловч за өөрийнх нь харьяа нутгууд нь бол баян, ядуу, хөгжилгүйгээд янз янзын хэлбэр төрстэй байхад энэ хуулийнхаа дагуу тэрэнд нь тааруулж хэрэглээд байна гэсэн ийм санаа агуулсан байдаг. Харамсалтай нь энэ ажил бол олигтой явж чадаагүй. Шалтгаан нь юу юм гэхлээр 1914 оны намраас эхлээд Орос, Хятад, Монголын гурван талын хяактын хэлцээ эхэлсэн. За энэ хэлцээний үр дүнд бол хяактын хэлцээр гэж байгуулагдсан шүү дээ. Тэгээд Монголыг бол дундад иргэн улсын өөртөө засах хэрэгтэй орн болгоод хувирчихсан учраас мэдээж тусдаа үндсэн хуультай байх боломжгүй болоод хувирсан. Дараа нь 1921 оны ардын хувьсгалын дараа яхаар гоохгүй хамгийн ихэнд тавигдсан асуудал бол энэ үндсэн хуультай болох. Тэгээд үндсэн хуулиа тойроод гарсан хилцүүлэг нь болохоор зэрэг засаглалын ямар хэлбэрийг сонгох юм бэ гэдэг. Энэ бол бүр хөгжлийн замын тухай асуудал болж өргөжиж явж байгаа. Тэгээд мэдээж 1922 оны хавар эхлээд Магсар хурцаар ахлуулсан, шүүхийн яамны сайд Магсар хурцаар ахлуулсан үндсэн хуулийн комисс байгуулагдсан байдаг. За эдний боловсруулсан материал юм хүмийг үзэхэд бол зөвхөн Англиахаас гадна Бэлэг, Голланд, за хурц Япон гэх мэт улсуудын үндсэн хуулийг судалсан байдаг. Хэрвээ энийг нь анзаарах юм бол бас л дахиад хаантай улсууд, тухайн үедээ хаантай улсууд байсан байгаа. Тэгэхээр зэрэг тэр үеийн ерөнхий сайдаар ажиллаж байсан бодоо бол ерөнхийдөө хэмжээт хэрэгт хаанд засаг бол Монгол зохино гэж үзэж байсан те. Энийг холбож харж болох юм л да. Бодоогоос 100-ын ламд бичсэн захидалд их тодорхой өгүүлсэн байдгийг. Дэлхийн улсууд ингээ янз бүрийн хөгжлийн замыг, янз бүрийн улсын зохион байгуулалтыг сонгосон байна. За манай Монголд бол их баг улааны үзэл огт тохирохгүй гэж байна. Тэр бол бид нар их баг улааны үзэл гэхээр ойлгохгүй шүү. Нөгөө большевизм, меньшевизм хоёр бол манай тохирохгүй. Өөрөөр хэлбэл манай хүн бол коммунист үзэл сурталыг бид нар хүлээж авахгүй гэж маш тодорхой хэлж шүү дээ, тий. Тэгээд хэмжээгүй эрэхт хаант засаг бол өмнө нь байсан. Гэхдээ тэр засгийг цааш нь хөгжлүүлэн явуулъя гэвэл бас их хилэм гарна гэж үзсэн байна. Тэгээд хурлын эрэхт бүгд найрамд хулс гэж парламентд засаглалаа хэлж байгаа юм. Энийг хийхэд арай эрт байна гэж гэдэг маань бодвол нөгөө парламентаа бүрдүүлэх тогтолцоо механизм юмнууд нь бүрдээгүй байна гэж үзэжсэнийх юм шиг байна. Тийм учраас манайд бол хэмжээт хэрэгтэй хаант засаг зогсох юм а гэж. Тэгээ тэр үзлийнхэн дагуу юм явагдсан. За тэр үед бас нэгдүгээр бодоогийн өөрийнх нь үзэл баримтлаас ч хамаарсан байх. Дээрээс нь жишээлбэл нөгөө бидний үлгэр жишээ болж байгаа зөвлөлт Орос улс чинь үндсэн хуулиа батлаагүй байсан үе яахгүй 22 нэр 5 сар гэдэг чинь яг тэгвэл зөвлөлт холбоот улс гэдэг бүтцэн маань бол 22 оны эцсээр бий болж анхны үндсэн хууль нь батлагдсан шүү дээ. Тийм болохоор хуулаад авчиж гэсэн зөвлөлт Оросд нь үндсэн хууль нь байхгүй байсан үе болж байгаа. Тэгээд энэ комисс явж байгаад 24 онд яхаар байхгүй их том бодлогын эргэлт хийсэн харагддаг юм л та. Ах トゥ угаар үндсэн хуулинд маань гадаад бодлогод ямар бодлого барих вэ? Гадаад чиглэл гэж тусгаалсан ийм заалт ямар заалт байна вэ? Гадаад харилцааны тухай нэг л заалт орсон байдаг. Тэрийг бол мэдээж хэрвээ үндсэн хуулийг хилцсэн тэр хуралдаануудын протоколыг унших юм бол Коминтерны зүгээс нөгөө Элбектор Жиренчино Коминтернээс ирсэн Торор Ресколов марчин бол энэ заалтыг заавал оруулах хэрэгтэй. Тэгээд тэр нь бүр болж игэл зөвлөлт Орос улсыг дурдсан заалт оруулчихснаатай их шахсан байдгийг. Тэгээд тэр үндсэн хуулийн дээр яг найруулж оруулсан заалт нь их айхтар найруулсан заалт харагдаад байна. Зөвлөлт улс гэж юусоо хэлэхгүй байна. Ер нь бол дэлхийн дэвшилтэд улс
бүхэнтэй харилцана гэсэн санаагаар явуулаад оруулчихж байгаа байхгүй. Тэгээд яг Оросод бид нэр хайчиж өглөө нөгөө одоо ингээд дэвшилт улс гэдэг чинь танах штэ гэдэг. Тэгээд дэвшилтэд гэдэг үг ч өөр бас их харьцангуй штэ. Одоо жишээл Герман бол дэвшилт улс мөн штэ тий техникийн хөгжлийн хувьд дэвшилтэд улс байна гэдэг ч юм уу сүүлд нь ингээд тайлбарлаж болохоор заалтууд хийцэн харагддаг юм л да. Тэгээд тэрийг тойроод тэр үед бол мэдээж хэрэг зөвлөлд Орос улс бол Монголын хувьд бол чухал үе сууч байсныг эсэргүүцэж байсан зөвлөхгүй. Нэг зүйлийг зориод хэлэх хэрэгтэй. Зарим хүмүүс ингээд зөвлөлтийн нөлөө орсон гингүүт коммунист үндсэн хууль баталсан юм шиг ярих бас их хандлага их байдаг. Ер нь бол шүү дээ өмнө нь байсан тогтолцоо ойлголтуудыг одоо 24 оныхоо үндсэн хуультай харьцуулж харах юм бол маш их дэвшилтэд зүйл ирсэн. За жишээлбэл эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг одоо сонгуулийн эрхийг биш дээ Францад 1944 онд, Итали, Японд 45 онд, Грект 56 онд, Швейцарт 71 онд, Португал 74 онд болгосон. Тэгэхэд бид нар 24 онд энэ эрхийг олгосон. Эмэгтэйчүүдийн тэгшэрхийн асуудал гарч ирж байгаа. За газрын баялаг, уул ус, ой мод, ард түмний өмч баялаг мөн гэдэг заалд анх орж ирж байгаа. Энд чинь бол хуучин нөгөө хошуу ноёны мэдл байлаа шүү дээ. Одоо бол ард түмнийх бол чинь энэ бол дэвшилтэд заалт яхах байхгүй. За тэгээд эн чинь үн төлбөргүй боловсролын тухай заалт орж ирж байгаа. Эрүүл мэндийн тухай заалт орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үеийн 20-од онд бидний хийсэн анхны том өсрэлтүүдийг энэ үндсэн хууль баталгаажуулж өгсөн. Мэдээж хэрэг бас нөгөө улсын нөлөө байсан учраас ангич байр суурьнаас бас нэг бас зарим зүйлүүд орсон. Жишээлбэл одоо зарим нийгмийн бүлэгийн сонгуулийн эрхийг хасах тухай асуудал орсон. Хуучин ноёд, лам нар энэ лам нарын сонгуулийн эрхийг хасна гэж. Энэ бол одоо тухайн үеийн нөгөө үзэл сурталын бодлогын нөлөө нь энд орсон байгаа юм л да. Монголын 20 дугаар зууны ялангуяа эхний ахсын төвхөл ерөөсөө л монголчууд Монгол төрийн тусгаар тогтнол эсрэгээ мандуулах, олох, баталгаажуулах, хүлээн зөвшөөрүүлэх гэдэг ийм тэмцлийн 100 байсан. За энэ тусгаар тогтнол эсрэгээ мандуулах, баталгаажуулахын аюулгүй байдлаа хамгаалах энэ үсэд бол одоо тагнуулын байгууллага өөрийн хувь нэмрийг бол оруулж ирсэн. Тагнуулын байгуулагдсан цаг үеэсээ эхлээд ялангуяа 1922 онд 21-ний ардын хувьсгалын дараагаас бол дөнгөж шин тулгаар ардын засгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бол идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. За 1922 оны дотоодын хамгаалах газрын дүрмээр бол хамгийн нэгдүгээрт бол төрийн өнөөгийн хэлээр бол төрийн аюулгүй байдлыг хангах, ардын төрийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бол дотоодын хамгаалах газарт тавигдчихсэн. За тэгээ энэ хүрээндээ бол одоо улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалах ийм олон тагнуулын арга хэмжээнийг зохион байгуулжсэн. Одоо ялангуяа 1900 тодорхой бас түүхэнд үлдсэн хэд хэдэн томоохон арга хэмжээнээс дуртахад одоо 1922 онд одоо баруун хязгаарт ард олныг одоо салан тусгаарлуулах ийм төрийн эсрэг гэмтэрэг үйлжсэн жаал амыг бас тагнуулын арга хэмжээ. За 1923 онд бол одоо ардын төрийн эсрэг одоо цагааны цэргийн хүчийг цуглуулж ардын төрийн эсрэг ийм дайсагнасан үйл ажиллагаа явуулж исэн. Очиров Туванов нарын хэрэг гээд за 1923 онд мөн Японоос одоо цэрэг зэвсгийн тусламж хүсч ардын засгийг устгах ийм санаа агуулж исэн цэрэмбэлийн хэрэг гээд ийм түүхэнд үлдсэн томоохон бас арга хэмжээнийг зохион байгуулж хэрэгжүүлсэн. Энэний үр дүнд бол одоо ардын төрийн аюулгүй байдлыг бэхжүүлэх үр дүнтэй юм ажил арга хэмжээний болсон. Ер нь бол одоо 1911 оны үндэсний хэрэгжээний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, за тэгээд 1939 оны халах голын даа, 1945 оны чөлөөлөлттэй ингээд энэ цаг үеүүдэд бол тагнуулын байгууллага өөрийн үүргийг гүйцэтгэж ирсэн. Тэгээд ер нь 1911 онд үндэсний эрхчлөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулснаас хойш хэдийгээр монголчууд дотооддоо тусгаар тогтнолоо сэргээ мандуулсан ч гэсэн олон улсад хүлээн зөвшөөрөж чадахгүй сард 1945 оны хүрсэн. За 1911 онд үндэсний эрхчлөлийн хувьсгалын дараагаас бол одоо ялангуяа Богд хааны засгийн газраас энэ тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэх юм ажил арга хэмжээг бол 1912 оноос идэвхтэй явуулж гисэн. Энэ үйл ажиллагаанд бол одоо тухайн үед Богд хааны шадар тагнуучд болох нэр бүхий хүмүүс бол хөрч зэрэгэлдээ орнуудын байдлыг таньж мэддэг, тэдний зүгээс явуулж байгаа улс төр тагнуулын үйл ажиллагааг тодруулах, Монгол улсын талаар ямар байр суурь баримталж байна. За тэгээд
тэнд байгаа Монгол үндэстнүүд бас Монголын тусгаар тогтнолыг яаж дэмжиж гин гэдэг энэ талаар бол маш олон ийм тагнуулын арга хэмжээүүдийг бас хэрэгжүүлж ирсэн. Энд бол одоо нэр бүхий тагнуулын зөвхөн тухайлбал хожим одоо дотоодыг хамгаалах газрын дарга гарч ирсэн намжлын хаяг хэрвээ за тэгэл ажвайн данзан ширнэн дамдин гэл маш олон одоо нэр бүхий энэ тагнуучд бол энэ үйл ажиллагаанд одоо оролцож исэн байна. Тэгээ за 1921 оны ардын өмсгөлийн дараагаас мөн адилхан тусгаар тогтнолоо олон улсад хөдөлмөршүүлэх ийм бодлого бас ардын засгаас газраас баримтжилж исэн. Энэ үйл ажиллагаанд мөн улс тагнуулын олон зүтгэлтнүүдэд оролцож ажиллаж исэн байна. Бодлогын эргэлт хийхэд хүргэсэн гадаад хүчин зүйл талаас нь тайлбарлал илүү бас ойлгомжтой болох тийм ээ. Тий. За дотоод хүчин талаас нь эхлээд гадаад руу гоорой. Дотоод хүчин зүйл дээр бол хоёр том хүчин зүйл явжээ гэж би харж байгаа. За нэгдүгürt бодоо маань буруутгагдаад цааслагдсан. За тэгээд тэрний бодоотойгоо дагаад нөгөө хэмжээт хэрэгт хаант засаг гэдэг ойлголт маань бас мартагдаж эхэлсэн. За тэгээд засгийн эрхийг барьж байсан одоо бодитоор барьж байсан хүмүүс гэх юм бол одоо яхах байхгүй одоо Данзан Элбэгдор Жирэнчийн хоёрын хооронд хөгжлийн замын марга явсан байна. Данзан бол ардын эрхт бүгд найрамдах улс гэдгийг дэмжиж байсан хүн. Гэхдээ одоо Элбэгдор Жирэнчиногийн санал болгоод байсан хөрөнгөтний бус хөгжлийн зам гэдгийг бол хүлээж авахгүй байсан. Яг тэгвэл Данзан бол өөрөө тэр намын 3 дугаар хурал дээр хэлсэн үг нэрээ бид нэр ерөөсөө тэр анхныхаа хэрмэл зах арган зүйлийг л барина. Энэ хэрмэл зах арган зүйл гэдэг бол за нэг Элбэгдор Жирэнчино мэдээ нөхдүүдийн 1-2 үг хэлчихээр өөрчилждэг зүйл биш ээ гэж хэлж исэн баримтууд байна. Тэгэхээр эрмэл зах арган зүйл дээр бол социализм коммунизмын тухай байхгүй шүү дээ. Тэгээд дотоод хүчин зүйл дээр нэг том хүчин зүйл тэр харагдаж байгаа. Хоёр дахь хүчин зүйл юу юм бэ гэхлээр 1924 оны 5 сарын 20-нд 8 дугаар богж явцсандаа Будагтнаас орсон. За ингээ хаанаас орчиж байгаа. Дараагийн хааныг одоо жишээлбэл сонгох хэрэгтэй болёо гэж бодох юм бол нөгөө бүддийн шишний уламжлалаараа дараа дүрийн богд тодорно гэдэг нэлээд жил болно. Хоёрдугаарт нөгөөдөгч хүүхдэрээ тодорно. Тэгээ тэр хүн чинь одоо тэгээд эхлээд тэр чинь хувилгаан болж тодроод дараа нь хутагтуулаад тэгээ дараа нь богдуулаад тэгээ хаан ширээн суuna гэсээр байтал ер нь дор аяж 20 жилийн асуудал гарах магадлалтай болж эхэлж байгаа юм л да. Гэтэл 1924 оны 5 сарын 31-нд Бээжинд зөвлөлт хятадын гэрээ байгуулагдсан. Энэ зөвлөлт хятадын гэрээгээр бол зөвлөлт Орос улс Монголыг бол дундад иргэн улсын нэг хэсэг гэдэг хүлээн зөвшөөрчихсөн. Тэр байтугай хаант Оросын баримталж исэн чиг шугамаас нэг алхам ухарсан. Хаант Орос бол эзэн эрхийг хүлээн зөвшөөрч исэн. Одоогийн бидний ойлголтоор сүзернитетийг хүлээн зөвшөөрч исэн. Гэтэл одоо 24 оны 5 сарын 31-ний гэрээгээр бол суверенитетийг хүлээн зөвшөөрч исэн. Ийм асуудал үүссэн байна. Тэгээд ийм нөхцөлд одоо ингээд өөрөөхөө биднийгаа зөвшөөрж исэн гэх юм уу цорын ганц улс нь дундад иргэн улсын бүрэлдэхүүн юм аа гэд хүлээн зөвшөөрөд ийм тэгээд хаан засгаа үргэлжлүүлэх гэхлээр хаанаас орцсон дараагийн хаан тодруулалт нь маш их хугацаа орохоор байдаг. Тэгээ энэ бүхнийг харж үзсэн учраас тэр үеийн одоо эрх баригчд бол ерөөсөө ардын эрхэнд бүгд найрамдах улс байгуулах нь зөв юм аа. Энийг одоо яаралтай энэ хувилбар руу орё гэж шийдсэн харагдаад байгаа. Тийм учраас 6 сарын дундуур болсон ардын намын төв хорооны хурлаар ерөөсөө ардын эрхт бүгд найрамдах улсыг зарлан тунхаглан зүйтэй юм гэсэн зарчмын шийдвэр гаргаад улсын анх дугаар хурлыг хуралдуулах бэлтгэлийг ханга. За тэгээд нөгөө үндсэн хуулийн комиссийг дахиж шинээр зохион байгуулад тэгээд тэр одоо үндсэн хуулийн текстийг одоо их богино хугацаанд гаргаж ирэхийг даалгасан юм зүйл харагддаг л да. Өөрөөсөө яг энэ замыг сонгоё гэж шийдсэн үү эсвэл би бол өөрөө нэг мэрэгжил маань дипломат хүн болооч тэр юм уу гадны нөлөө илүү нөлөөтэй байсан юм байна гэж харддаг. За мэдээж эрх барьж исэн улсуудын дундаас Данзан бол бас л парламентын бүгд найрамдах улсын хэлбэрийг сонгоно гэдэг л
байр суурьтай байсан. Элбэгдэр Жирэнчэнүүгийн ялгаа нь бол яг энэ хэлбэрийг сонгоод гэхдээ тэр нь зөвлөх маяг юм байна гэдэг. Данзан бол үгүй хөргөтний бос хөгжлийн зам гэдэг чинь бидэндээ ярихад эрт байна гэсэн байр суурь илэрхийлээд ийсэн хүн штэ. Тэгээд гэтэл яг энэ үед ингээд магадгүй бүр тусгаар тогтнолоо алдах хэмжээний асуудал яригдаад эхэлж байгаа байхгүй. Мэдээж тэр үед хүрээнд байсан зөвлөлтийн бүр эрхтлөлөгч Василий бол хэдийгээр ингэж байгаа боловч энэ бол цаасан дээр байгаа хэрэг Монголын нутагт хэдийн зэрэг орж ирэхгүй бид нэр ингээ баталгаажуулсан гэдэг ингээ биднийг одоо юу гэх юм тайвшруулж байгаа мэдгдлүүд их хийж байсан ч гэсэн монголчууд бол би зүгээр тэр үеийн удирдлага бол юу гэж шийдсэн юм бэ гэхээр хятад бол тэр үе чи ерөнхийлөгчийн засаглалтай болсон шүү дээ. Ер нь бол тийм болохоор зэрэг бид нар нэгдүгээр хятадын засаглалаас өөр байх хэрэгтэй байна. Тэ? Одоо ингээд нэг шооны нүхэнд оруулах гэхээр таарж өгөхгүй нэг нөхөр болчих хэрэгтэй юм биш үү гэж. Хоёрдугаарт одоо зөвлөлт маягийн бүгд найрамд тулсан хэлбэрийг бол бас дэмжих ёстой юм аа гэж ингэж үзсэн байна гэж хувьдаа харагдаж байгаа. Тэгээд энэ маргаан бол явсаар байгаад намын 3 дугаар их хурал дээр намын дарга данзан баривчилж цаазлахад хүрсэн юм юм болсон л доо. Олон улсын одоо геополитикийн орчин нь бас нөлөө үзүүлж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол тэгээд бас энэ дээр хэд хэдэн хүчин зүйлүүдийг бас бид нэг оруулалт тооцох хэрэгтэй. 1924 он гэдэг бол за Европт дэлхийн 1-р дайнд дуусаад Европын сэргэн босголт явж байгаа. За 1922 онд Зөвлөлт Германы Рапаллагын гэрээ гэж байгуулагдаад энүүгээр зөвлөлт Орос улс бол нөгөө зөвлөлтийг тойрсон дипломат бүсэлтээс гарах хандлагатай болоод энэнийг дагаад манай одоо монголчууд болохоор зэрэг ер нь цаашдаа ингэж харилцаж болох улс чинь энэ Веймрийн бүгд найрамдах улсын засаглалтай Герман, Франц хоёр юм байна шүү гэж. Сүүлд нь тэр 26 онд оюутан сургахаар тэр хоёр улсыг сонгож явуулж байгаа нь ерөөсөө тэрнтэй бас холбоотой яг гэвэл нөгөө 3 дахь улстай харилцахад энэ зөвлөлт Оростой гайгүй харилцаатай байгаад харилцах хэрэгтэй юм а гэсэн энэ бодлого бас энэ талаас явсан гэсэн үг. Хятад болохоор зэрэг хятад Японы зөрчил нэлээд хурцдах хандлагатай. Хятадын дотоодын үнэмийг дуусгах юу нь яагаачгүй тий хэдийгээр одоо ингээд ерөнхийлөгчийн засаглалтай гэд болж байгаа боловч ер нь Юаншкагаас хойш бол хүчтэй ерөнхийлөгч гараагүй. Тэгээ цэргийн эрхтнүүд хоорондоо тэмцэлдээл тэгж байгаа л хин ялсан нэг ерөнхийлөгч гээд хүн гаргаж тавьдаг ийм нөхцөл байдалтай ийм үе таарсан байгаа. Нэг талаас бол биднэрт бол шууд халдлага орж ирэх магадлал харьцангуй багассан. Хятадын нөгөө дотоодын тэмцэл нь ихсээд одоо Монголтой мантай болсон гэх юм уу да. Нөгөө талаас ийм бид нар чинь бас засаглалын хэлбэрийг сонгоход энэ зөвлөлтийнхний сонирхол бас нэмэгдээд байгаа нь бас их өөр учир шалтгаантай байна. 1924 он гэдэг чинь бол одоо зөвлөлт Оросод дэлхийн хувьсгал хийх одоо нөгөө үзэл бодол нь их хүчтэй хിവэрэ байжгаад Европт явсан хувьсгалууд бүгд одоо бүтлгүүтээд одоо 1919 оны Баварын хувьсгал байна. Дараа нь залгасан Унгарын хувьсгал гэдэг эдгээр бүгд бүтлгүүтсэн. Польшид хувьсгал хүчээр экспортлох гэж оролдоод 20 оны дайнд ялагдсан тий зөвлөлтийн улаан. Тэгээд ирэхээр зэрэг тэр дэлхийн хувьсгалыг хийн гэжсэн улсууд чинь ерөөсөө хувьсгалын төв бол Аз руу шилжиж байна гэж үзээд тэгээд энэ Азийн том орнуудыг дэлхийн хувьсгалд татаж оруулах хэрэгтэй гэдгийн дотор Монгол бол нэгдүгээрт одоо чухал түшиц газар нөгөө талаас бол их боломжийн жишээ орн болох юм а гэж. Тийм учраас одоо гинтхэн манай бас энэ засаг төрийн бүтэц ямар хөө байх вэ гэдэг дээр зөвлөлт Оросын зүгээс тийм онцгой анхаарал хандуулж эхэлсэн харагдаад байна. 1924 оны
анх дугаар үндсэн хууль байгуулагдах өмнөх үеийн одоо Монголын гадаад дотоод нөхцөл байдал өөрөө бол дөнгөж шин тулгаар ардын цаг байгуулагдсан ийм цаг үед бол үнэхээр тийм бас хүнд хэцүү цаг байсан. Энэ үед бол тагнуулын байгууллагаас ямар арга хэмжээ хэрэгжүүлсэн гэхээр ардын тэрийг бэхжүүлэх энэ ажлаар хэмжээнд хэрэгжүүлсэн. Тэгэхээр энэ одоо хамгийн томоохон арга хэмжээ бол тэр тагнуулын байгууллагын анхны эсвэрх тагнуулын арга хэмжээ гэж бас түүхэнд бичигдсэн тэр жаал амыг устгах арга хэмжээ байна. Тэр яг ямар үйл явц болсон юм бэ? Тухайн үед бол одоо дөнгөж шин тулгаар ардын засгийн газраас одоо юу гэдэг дайны ийм үйл ажиллагаа явуулах төсөв мөх санхүүгийн болцоомуудтай зэргийн бэлтгэлд ажиллагаа гэдэг. Тийм болохоор энэ ардын төрийн эсрэг одоо хэрэг өгдөөж энэ баруун хязгаарын ард түмнийг юм салан тусгаарлуулах төрийн нэгдмэл байдлыг алдагдуулах ийм үйл ажиллагаа явуулсан жаал амын устгах арга хэмжээг бол одоо тагнуулын арга хэмжээгээр ингэж хэрэгжүүлж ирсэн байна. Энэ нь болохоор мэдээж хүн хүчний хохирол багтаагаар эдийн засгийн хохирол багтаагаар энэ арга хэмжээг хэрэгжүүлэх ийм л төлөвлөгөөг бол одоо тухайн үед ардын засгийн газраас хэрэгжүүлж ирсэн байна. За яг 1990 оноос өмнөх төв хүчтэд бол энэ арга хэмжээг Сүхбаатарыг удирдах хэрэгжүүлж ирсэн гэж бичижсэн. Гэтэл одоо сүүлийн үед олдож байгаа манай тагнуулын байгууллагаас одоо ил болгосон архивын баримт гэдэг эдгээр үзэхэр бол тухайн үеийн жаал амыг устгах арга хэмжээг зааварчилжсэн хүн нь бол ягарахгүй тухайн одоо ардын засгийн анхны толгойг нэг данзан байгаад байгаа. Энийг бас ямар баримтууд харуулж байна гэхээр өнгөрсөн онд одоо тагнуулын байгууллагаас бас архивын зарим баримтуудыг ил болгосон. Энэ дээр бол одоо Монголын одоо 01 тоо тагнуул гэж нэрлэл болох. Ялуу утгтын тагнуулын үйл ажиллагааны холбоотой баримтуудыг ил болгосон. Тэгээ энэ баримтууд дотроос бол юу гэж орж ийн гэхээр ялуу утгтын тэр өөрийн дуртгал ингээд баримтуудаас үзэхэд бол энэ ажил Дамбиж Янцгийн үйл ажиллагааг тодруулах энэ үүрэг даалгаврыг бол одоо надад данзан өгж исэн. Би тэгээд данзанд бол одоо Улаастайн тухайн үед бол ялуу утгч амсрын Улаастайн туслах сайдаар ажиллаж исэн. Тэгээд энэ жаал амын тухай мэдээллийг бол засгийн газар дэрүүлж исэн байдаг. Тэгэхээр энэ арга хэмжээнд одоо жааламд одоо таныг нэг засгийн газрын сайдаар томилгоцгоо гэсэн ийм утга агуулгатай захидал бичүүлээд тэгээд засгийн газраас томилогдсон төлөөлөгчийн алхавчаар одоо тухайн үеийн дотоодыг хамгаалах газрын анхны дарга Дашин Балдан дорж энэ арга хэмжээг удирдан хэрэгжүүлж одоо Нанзад Баатар тэргүүтээ тухайн үеийн одоо ардын өмсгөлийн барьтцсан нэр бүхий хүмүүс очиж одоо баруун хязгаарт очиж засгийн газрын төлөөний алхавчаар очиж одоо жаал амыг одоо тагнуулын тийм уран нарийн арга хэрэгжилж одоо хүн хүчний болоод эдийн засгийн хохирлгүйгээр ингэж дарж авсан ийм төгт. Манайх чинь тэгээд тусгаар тогтнолоо сэргээ мандуулчаад ардын засгийн байгуулчаад ч гэсэн гадаад улс орнуудтай л харилцаагаа өргөжүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх гэж л одоо дипломат талбар, тусгай албаны талбар маань хүчин зүтгэж ирсэн шүү дээ, тийм ээ. Бүгд найрамд тулсаа тунхаглачаад үндсэн хуультай болчоод тэгээ энэ бодлого маань цаашаа хэр чангарсан бэ? Ер нь 1928 оны төрийн эргэлт хүртэл бол энэ бодлого их тууштай үргэлжилсэн шүү дээ. Яг мэдээж комментарийнхний бодож ирснээр бол зүүнтнүүдийг засгийн эрхэнд гаргачлаа гэж бодсон. Дамбад орж тэргүүтээ залуучуудыг гаргаж ирээд гэтэл тэд нар маань бол үндэсний үзэлтэй залуу сэхэтнүүд байсан учраас энэ бодлого их үргэлжилсэн. Би жишээлхэд энэний нэг том илэрлэл нь 28 оны одоо энэ баруунтан гэж нэрлэгдсэн залуучуудыг хус чаях хурал дээр энэ одоо Герман Франц руу оюутан явуулсныг шүүмжилж байгаа байхгүй. Тэгээ шүүмжлэхэд нь амар сайд босч ирээд тайлбархаж байгаа. Ерөнхий сайд. Тэгээд мань хүн ингэж хэлж яагаад тэр оюутан явуулсан гэдгийг хэлэхдээ үгүй энэ дэлхийн улс орнууд чинь биднийг ер нь байгаа гэж мэдэхгүй шүү дээ. Тийм учраас бид нар энэ оюутан явуулдаг нь нэгдүгээрт бүгд найрамдах Монгол ард улс гэж улс байна. Хоёрдугаарт энэ улс боловсролын яамтай байна. Тэгээ энэ боловсролын яам нь ингээд хүүхэд сургахаар явуулж ийн гэж өөрийгөө гадаад улс орнуудад таниулж байгаа юм шүү дээ гэж тайлбарласан байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бодлого бол цаашаа их идэвхтэй үргэлжилсэн. Харамсалтай нь гэхдээ энэ нөгөө дэлхийн 1-2 дугаар дайны энэ завсар угаасаа зөвлөлд Орос улс чи өөрөө нөгөө бус улсуудын юунд орчихсон, хавчлаганд орчихсон, бойкотонд байсан. Тийм учраас энийгээ дагаад одоо бидэнд бол тийм үл идэх байдлаар хандах хандлага нь бол хэвээр байсан. Хятад бол ер нь юу 1949 он хүртэл бол тогтношоогүй шүү дээ тэр иргэний дайны
нөхцөл байдал бол байнга үргэлжилж явж байсан. Тэгээд Хятадын 24 оны цагаан террор манайд 28 оны төрийн эргэлт болж дууссан. Ийм л одоо түүхтэй юм л да. Тэр үед бас тусгай албаныхан дотоод аюулгүй байдал, иргэдийн гадны нөлөөнд автах тэр нөхцөл байдлаар ямар одоо арга хэмжээ авч исэн юм бэ? Мөн тэр үед чинь манай хүрээнд чинь олон орны иргэд худалдаачид бас амьдарч исэн байлээ. Тэр халахвчаар бас иргэдийн санаа бодолд нөлөөлөх юмнууд ч бас гарч исэн байлээ шүү дээ, тийм ээ. 1922 онд дотоодыг хамгаалах газар байгуулагдсан цаг үед бол одоо өнөөгийн хэлгээр эдийн засгийн аюулгүй байдал гэдэг ойлголт бол маш чухлаар тавьчихсан. Яг тэгвэл тухайн үед Монголын худалдаа эдийн засгийн ерөөсөө гол чухал судсыг одоо Хятадын мөнгө үйлчлүүлээ худалдаачд ер нь атгахжсэн. Тухайн үед хүрээнд бол одоо Монгол оронд нийт одоо 20 гаруй мянган Хятад оршин сууж байснаас тэрний одоо 2000 орчим бол худалдаачд байсан. Тэгэхээр ялангуяа ардын засгийн газар байгуулагдсныхаа дараахнаас эхлээд энэ Хятадын худалдаачд мөнгө үйлчлэгчдийг хязгаарлах юм бодлого баримтжилсан. Ялангуяа 1925 онд одоо үндэсний мөнгөнд тэмдэгт гүйлгэнд оруулсан. Тэгээд энэ үндэсний мөнгөнд тэмдэгт гүйлгэнд оруулсан ихэнх үед бол одоо Хятадын худалдаачдыг хязгаарлах энэ нөөц боломж нь маш бага байсан. Тэгээд дотоодыг хамгаалах газраас эндээс ямар ажил арга хэмжээ явуулсан бэ гэхээр энэ Хятад худалдаачдыг хязгаарлах, одоо нутаг орноосоо гаргах, тэгээд тухайн үед одоо Монгол иргэд Хятад иргэдтэй нөгөө ураг барилдахыг хоригдсан дүрм журам, за мөн засгийн газраас Хятад иргэдтэй хойцолтон суухыг хоригдсан ийм дүрм журмууд гарсан бол бас тагнуулын үйл ажиллагаанд энэ үйлсээ явуулахад бол нэлээд төхөмтэй арга хэмжээнд болсон. Тэгээ ер нь бол Хятад худалдаачдын зүгээс бол одоо энэ тагнуулын дотоодыг хамгаалах газраас явуулж исэн эдгээр арга хэмжээг бас сөрж өөрийн гэсэн тийм одоо эсрүүцтэй арга хэмжээнд хэрэгжилж исэн байна. Үүний нэг илэрлэл нь болохоор тухайн үед одоо дөнгөж гүйлгэнд оруулаад байсан үндэсний мөнгөнд тэмдэгтийг маш ихээр хоригдлуулах, гүйлгийг нь хязгаарлах юм арга хэмжээтэй авчихсан. Одоо жишээл 1925 онд дотоодыг хамгаалах газраас тэр их хүрээнд үйл ажиллагаа явуулж исэн Хятадын нэгэн пүүсийг одоо сан хөмөргийг ингээд арга хэмжээ явуулаад нээж үцгэд одоо тухайн үеийн тэр 25 онд гүйлгэнд оруулсан Монгол мөнгө нэвсгэрт одоо тухайн үеийн пикап гэдэг машинаар одоо 6 машин тийм Монгол мөнгө нэвсгэртийг зөвхөн нэг Хятад худалдаачны пүүсээс гэж илрүүлж харуулж ирсэн байна. Тэгэхээр Хятад худалдаачид бол Монгол дахь эдийн засгийн нөгөө нөлөөгөө алдахгүй тул бас ийм арга хэмжээүүдийг бас явуулж ирсэн байна. Тэгэхээр өнний эсрэг тагнуулын байгууллагаас ямар арга хэмжээ явуулсан гэхээр Хятад худалдаачдын эрхийг хязгаарлах, тэднийг Монгол улсын нутаг дэвсгэрээс албадан гаргах, Хятад худалдаачийг цөөрүүлэх, тэгээд энэ үндэсний мөнгөнд нэмэгдэх одоо гүйлгээг эрчимжүүлэх, тэгээд дотоод худалдааг дэмжих ийм бол арга хэмжээнд явуулжсэн. За тэгээд үүний зэрэгцээ бас бол одоо 20 дугаар зууны ерөөсөө дэлхийн түүх бол өөрөө 20 дугаар зууны ихэнх үеэс эхлээд дэлхийг дахин хуваах юм том бодлого явагдсан. Энэний хүрээнд бол ялангуяа Азийг бол одоо өөрийн нөлөөний бүс гэж үзэж ирсэн Япончуудын зүгээс бас Монголыг сонирхох хандлага бол 1920 оны ихэнх үеэс маш хүчтэй явуулжсэн. Тэгэхээр одоо тухайн үед бас Японы хэд хэдэн байгууллагууд бол Монголд их хүрээнд нийслэл хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоо жишээлбэл Козума гэдэг юм ч одоо нэг эмнэлгийн салбар нээсэн. Тэр Норман Монгол гэдэг хөдөлгөөнийхөнтэй ингээд харилцаа холбоотой ажилтдаг. За Японы зүгээс одоо Хятадаар дамжуулаад юм уу эсвэл Манжураар дамжаад Монголд тагнуулын үйл ажиллагаа явуулж ирсэн. Маш олон баримтууд байна. Жишээлбэл 1920-ад оны төгсгөл үед гэхэд Японы 13 тагнуулч, за 28 онд гэхэд Японы 5 тагнуулч ингэж баригдаж Монгол улсын нутаг дэвсгэрээс хөөгдөж гарсан. Тэгэхээр энэ Японы сонирхлыг татгуулсан шалтгаан нь болохоор одоо Монголын нөхцөл байдал те Монголын дотоод эдийн засгийн улс төрийн нөхцөл байдлыг Япончуудын зүгээс сайн судлах, энэгээр дамжаад Азад өөрийн нөлөөний бүсээ тогтоох ийм одоо зам сууг болгож бол Монголыг бас ашиглах ийм сонирхлууд байсан байна. Тэгэхээр энэ сонирхолтойгоо нэгдээд Монголд бол бас тагнуулын идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоо жишээлбэл тэр Италийн харьяат одоо Японы агент байсан Амлет Мисип гэж хүн баг. Тэр хүн бол одоо 1920-ад онд их хүрээнд тагнуулын үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгээд хожим бол 1930
30-аад оны төгсгөл үед Японы нууц агент гэдэг нэртэй одоо ном өөрийн нөгөө хийж өнгөрүүлсэн тагнуулын өвөлөөс тухайн ном бичсэн байна. Тэгэхээр тэрийг бол 1941 онд дотоод явдлын яамнаас орчуулад ингээд алба хаагчтай ингээд судлуулж ирсэн ийм баримтууд байна. Тэгэхээр ер нь бол 20 дугаар зууны ялангуяа ихэнх хагаст тэр дэлхийг дахин хуваах, өөрсдийн нөлөөний бүсийг тогтоох их гүрнүүдийн бодлогын энэ геополитикийн хайцанд бол Монгол улс ингээд өөрөө ирэхгүй татагдаад орцсон байсан үе. Тэгэхээр дотоод монголчуудын хувьд бол дотоод нөхцөл байдал нь хэдийгээр докторгүй юм байсан гэсэн яг үүнтэй зэрэгцээд гадаад нөхцөл байдал бусад орны зүгээс Монголыг сонирхох хандлага бол ялангуяа 1900 оны ихэнх үеэс эхлээд маш хүчтэй явагдсан. Энэ болохоор нэгдүгээр эдийн засгийн сонирхол, хоёрдугаарт улс төр, тэгээд гуравдугаарт Монголын нөхцөл байдлын талаар бол маш их олон мэдээллүүдийг бол гэж авч хэрэгжүүлсэн байна. 28 хүртэл манайх чинь гадаад тал руу дипломат салбарч гэсэн тусгай албаныхан ч гэсэн нэлээд харилцаа тогтоох, өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж бас тусгай даалгавартай олон ийм одоо үйл ажиллагаа болсон байдаг шүү дээ. Эндээс та нэлээд тодруулж жишээ авч ярил ямар одоо сонирхолтой түүх байна? Гэхдээ хамгийн одоо сонин гэмээр юм уу, юу ч гэж хэлмээр юм. Жишээлбэл Шамблын орны экспедиц гэж нэг үйл явдал болсон юм. Энд чинь 24 онд нөгөө 8 дугаар богдыг нас орсны дараа за богд бол дахид төрөхгүй. Одоо дараа дүрийн богд нь бол Бурхны оронд ханаманд гэдэг их жанжин болоод төрцөө. Одоо энэ ертөнцийн төрөхгүй. Тийм учраас одоо ингээд бид нар бүгдээр тулс зарлаж байгаа ингээд тайлбарлаа явчихгүй. Тэгээ явцсан байжгаад 26 онд баха намын их хурлаар буцаж энэ асуудлаа хэлэлцээд төрөх юм уу төрөхгүй юм уу ер нь энийг одоо тодруулъя гэд. Тэгээд төвд рүү экспедиц явуулсан юм сонирхолтой хэрэг болсон. За яг тэр экспедицийг бас бүрддэхүүнд нь бол Бурят Халимаг гээд Зөвлөлт Оросын тагнуулууд явсан. Тэрний цааталт нь бол тэр үед Зөвлөлт Оросын удирдлагын зарим хэсэг нь бол Монгол төвдийн зөвлөлтмийн бүгд найрамдах улс байгуулах боломжийг сонирхон судалж исэн. Монголоор дамжиж төвдөд төвсгөл хийх асуудал бодож исэн үе л дээ. Тэгээ тэн дээр харахад байхад манай тусгай алба бие даасан тоглолт хийсэн харагдаад байдаг. Яг гэвэл тэр экспедиц явахаас өмнө юунд одоо энэ Петербургт байдаг Монгол сүм биш дээ. Гүнзээ чойно татсан гэдэг баха. Тэр Монгол сүмд байсан Барченко гэдэг эрдэмтэн дээр дотоодыг хамгаалахын дарга намжлын хаян хэрвээ нэг төвд нөхөр дагуулж ирсэн баг. Нагаа наваа гэж. Тэгээ ерөөсөө Шамблын хаалга бол төвдөд байгаа. Хаана байгааг нь энэ хүн мэдж байгаа. Гэт тэгээ тэр экспедицийг эхлүүлэх одоо ажлыг одоо сэдлийг гаргасан юм харагдаад байна. Хаян хэрвээ бол юу шүү дээ. Өөрөө хаграм байсан хүн шүү дээ. Тэр хүн Шамблын хаалга хаана байх вэ, хаана байхгүй гэдгийг бол хамгийн сайн мэдж байгаа. Тэгээд ямар зорилгоор тийм ажил хийгээд явсан. Тэр бол яхаргаахгүй Зөвлөлт Оросын бодлогоос эсрэг. Тийм сонин үйл явдал харагдаад байгаа юм. Зүгээр одоо бол энэ чинь баримт байхгүй учраас таамаг л дэвшүүлэхээс өөр арга байхгүй л дээ. Зүгээр миний харж байгаагаар бол зарим нэгэн одоо комментарийн нөхдүүд бол 13 дугаар далай ламыг устгаад оронд нь одоо өөрийн талын лам төвдийн тэргүүн 50 нэтэр гэсэн тийм одоо марзан гэх юм уу авантюрист гэх юм уу тийм төлөвлөгөөч хүртэл боловсруулж явж исэн. Тэгээд тэр үед манай тусгай нөгөө Монголыг энд хутгалдуулж магадгүй учраас тэрийг нь бас одоо эхнээс нь жоохон мэдж тагнах гэсэн үйл ажиллагаа байсан болов гэж надад харагддаг. Тэгээд энэ хаян хэрвээ гэдэг хүн бол яг тэр үед Америкийн эсперанточдод захидал бичиж явуулсан юм харагдаад байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар Америк руу холболт үүсгэх гэсэн оролдлого тэр бол Зөвлөлт Оросоос тусдаа ийм оролдлого бас яваад ижээ. Аль болохоор харилцаа холбоо тогтоох гээд оролдоод байж. Гэхдээ тэр бол ингээд нөгөө дэлхийн хоёр дайны голд зөвлөлт улс одоо коммунист улс
капиталист улс гэсэн энэ хоёр ханыг нэгт гарахад их бэрхшээлтэй байсан зүйл харагддаг. Тэгээд тэрний дараа бүр их сони үйл явдал болж байгаа шүү дээ. Германы Устава гэдэг пүүсийг Монголд худалдаа эрхлэхийг зөвшөөрчихөж байгаа. За яг тэр пүүсийн 25% нь бол зөвлөлтийн хувьцаа байсан л да. Тэгээд дараа нь ингээд тэр статистикийн мэдээлүүдийг үзэхэд Устава пүүсийн Германы тэр пүүсийн Монголтой хийж байгаа худалдаа зөвлөлт Оростой хийж байгаа худалдаатай бараг тэнцүү. Тийм дүн гарчиж байгаа. Тэгэхээр зэрэг одоо ингээд ч одоо 28 онд худалдааны гадаад худалдааны онцгой эрх гэж зарлаад зөвлөлтөөс өөр газартай худалдаа хийж болохгүй гэд. Тэгээ манай худалдаа чинь зөвхөн зөвлөлт Орос улстай болоод явцсан шүү дээ. Тэр чинь цаасан тэр байгаа. Яг амьдрал дээр яасан бэ гэхлээр манайхан бол зөвлөлт Оросод тайлбарлахдаа үгүй энэ ингээ гарцаагүй аваад хэрэглээ сурцсан бас бараанууд байна. Одоо цай байна. Цай гэж одоо нэг өдөр өөрчилж болохгүй шүү дээ. Тэгэд одоо жишээл энэ цай бол танад байхгүй байна. Тэгэхээр бид нар энийг авах хэрэгтэй байна. Тэгэхээр зэрэг хятадтай худалдаа хийж болохгүй байна. Гингүүтээ тэр Германы пүүсийг оруулж ирээд тэгээд тэр хийсэн худалдаа нь үнэ хэрэг дээр бол бараг зөвлөлт Оростой адилхан болцсон байх жишээ. Энэ нь сүүлд нь тэр хийсэн хүмүүсийн эрх тунгах нэг шалтгаан болох нь болсон. Тэгэхдээ энэ юуг харуулдаг юм гэхэлэр дахиад тэр харилцаа тогтоох оролдлого үргэлжлээд ийснийг л харуулдаг юм л да. Жишээл манай телевиз үзэгчд бол мэдэхгүй байж магадгүй. Нэгдүгээр цахилгаан станцын одоо эхний моторыг бол Германаас авчирсан. Тэнд Герман мэргэжилтэй ирсэн. За тэр үед Люфтханза Улаанбаатараар дамжаад Бээжин нисэх маршрутыг судалж ирж ирсэн. Мерседес-Бензийн инженерийн анги манайд ирж ажиллаж ирсэн штэ. Гэх мэтийн ингээд маш их олон сонин юмнууд үүдгийг. Тэгээд эдийн засгийн бодлогын үндэс гэж 1926 онд баталсан байна. Тэр бичиг баримтан дээр бүр тгээ бичсэн бид гэхгүй. Дэлхийн улсууд бол өөрсдийнх нь одоо ингээд боловсон бүдүүлэг энэ бүх чанараараа янз янз байна. Тийм учраас хэрвээ бид нэр цаашдаа эдийн засгийн харилцаа тогтооно гэх юм бол эхлээд Герман, дараа нь Америк, тэгээд зөвлөлт Орос улс гэх бүр ингээд зөвлөлтийгөө бүр гуравт нь жагсаацсан юм явж байгаа. Тийм харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг манайд бол энэ сонирхол бол байж ирсэн. Гэхдээ тэр нэг тийм тухайн үед хүмүүсийг буруутгах хувьсгалын эсрэг ирмэлцэл биш. Зүгээр л Герман бараа илүү чанартай л байхгүй. Тэгээд тэр үед одоо манай удирдлагад байсан хүмүүс Германаас тэр барааг авах сонирхолтой, тэгээ германуудтай харилцаад манайд бүр Германы элчин сайдын яамны бүхэл бүтэн баг ирж ажиллаад одоо яах вэ гэд ингэж одоо манай талтай хилцээ хийж исэн баримтууд байгаа л да. Тэгээ тэр маань яг хаажимда яалтчгүй энэ хоёр системийн үзэл сурталын тэмцэл донд одоо энэ зүгээс ирсэн юм болгоныг дар гэдэг чиглэл яваал зогсцсон хэдэлтэй. Зөвлөлт Оросын бол мэдээж ойлгомжтой идэвхтэй байсан баг. Өмнөх дундад эргэн улс бол идэвхтэй байсан байна. Япон идэвхтэй байсан байна. Барууны хаяхны Монголд одоо тагнуулын үйл ажиллагаа ямар төвшөнд байсан? За ер нь бол 1920 дугаар зууны ихэнх үеэс эхлээл Монголыг одоо сонирхон судалдаг одоо тухайн үеийн нэрлэлээр бол жуулчид тий эсвэл археологч, антропологчд, худалдаачд тэгээд нөгөө цэргийн эрхтнүүд гээд ингээд маш олон халхавчаар маш олон одоо барууны хүмүүс бол Монголд ирж ирсэн. Одоо тэдний дуртгал дурсамж одоо бүгд ингээд нийтэд ил болж байна. Тэгэхээр бид нэр Монголыг аль талаас нь сонирхож судалж ирсэн бэхээр ялангуяа гео эдийн засгийн бодох талаас нь илүү судалж ирсэн байх. Одоогийн нээлттэй болж байгаа тэр баримтууд ингээд юмнуудыг аваад үзэхдээ одоо жишээлбэл тэр Эндрюс экспедиц байна. За тэгэл барууны бас нэлээд олон аялагчдын одоо тэмдэглүүд ингээд Монголд нээлттэй ил болж байгаа. Тэнд дээр бол дандаа юуг сонирхож байна гэхээр Монголын ялангуяа тэр эдийн засаг байгалийн баялаг талаас нь судалж ирсэн маш баримтууд маш их байна. Тэгээд монголоор дамжуулаад Оросыг судлах тий. Монголоор дамжуулаад бусад орныг судлах. Хоёр хөршиг хоёулангийн судлах. Ийм бас нэг тийм дамжлага бааз болгож ирсэн юм баримтууд нэлээ байдаг. Манайх чинь 24 онд ингээд бүгд найрамд хулсаа тунхагладаг.
тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх байдал маань гадаад талдаа нэлээ амжилт муутай. Дотоод талдаа бас улс төрийн хувьд зөрчилдөөнтэй. За ийм үед хилийн аюулгүй байдал гэдэг бас их хамгийн чухал асуудлын нэг байсан тий. Тэгэхээр хилийн аюулгүй байдлыг хангахад тусгай алба ямар үр гүйцэтгэсэн бэ? Монголын хилчин өөрөө бол бас хажим тогтсож ялангуяа баруун хилийн асуудал бол одоо 1930-аад оны их үеэс хил тогтоогүй байснаас болоод ер нь хилийн асуудал туйлын эмзэг төвшүүртэй байсан. Тэгээд 1949 онд бүгд найрамдах хятад ард улс байгуулагдаж манай өмнөд хил хоёр социалист хөрстэй болсноор өмнөд хилийн асуудал тайван болсон. За баруун хязгаараа асуудал бол өөрөө 1920-ад оны их үеэс туйлын төвшүүртэй байсан. За одоо бидний хамгийн сайн мэддэг Аспаны зэвсэгтэй эрэмжтэй одоо Монголын баруун хязгаарт одоо Гоминдааны хятадын түлхээсээр Тэнд яг ямар операц болсон бэ? Тэнд болохоор одоо 1930-40-ад оны үед бол одоо баруун хязгаарт хил тогтоогүй байдалтай холбоотойгоор за мөн тэнд байсан Шинжааны бүс нутаг нь өөрөө Орос, Хятад за тэгээд дээр нь Америкийн ашиг сонирхол давхцсан ийм геополитикийн чухал орон зай болж ирсэн. Тэгэхээр тэр бүс нутагт бас өөрсдийн нөлөөний хүрээ тогтоох юм их гүрүүдийн бодлого өөрсдийн ашиг сонирхол хангах юм геополитикийн ашиг сонирхол байсан. Тэгэхээр энэ бодлоготой уялдаад Монголын баруун хязгаарын аюул байдал өөрөө маш хүнд байсан. Тэгээд Монголын одоо зэвлэгчний хувьд бол 1945 оны чөлөөлөх дайны үед одоо Монгол ардын хувьсгал зэрэг одоо зүүн хязгаарт байлдаж явах үед баруун хилийн аюулгүй байдлыг ямар хүчээр хамгаалах вэ гэдэг асуудал төрийн өмнө тавигдсан. Тэгэхээр энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд тагнуулын байгууллага төрөөс тодорхой үр өгч ирсэн. Тэгэхээр тагнуулын байгууллагын ямар үүрэг оролцоотой оролцсон бэхээр баруун хилийн аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах юм том бодлого хэрэгжүүлсэн. Тагнуулын аргаар хангах гэдэг нь болохоор тухайн ард олны одоо тухайн нутгийн олны хүчин тулгуурлаад за тэнд байсан тэр Аспаны зэвсэгтэй эрэмжлэд ихэнх үедээ бол зэвсгийн туслан дэвжлэг үзүүлэх эргээд тэднийг Гоминдааны хятадын эсрэг босгох тэр Шинжааны ард олны эрхчлөөний хөдөлгөөнийг дэмжснээрээ Гоминдааны нөгөө Монголын хил рүү явуулжсэн санаахлыг таслан зогсоох Шинжааны ард түмний эрхчлөөний хөдөлгөөнийг Гоминдааны эсрэг хандуулах ийм байдлаар бол тусаар баруун хилийн аюул байдлыг хангаж ирсэн. Тэгээд мөн баруун хилийн ард олны туслах дэмжлэг тулгуурсан тагнуулын одоо 13 операцийг тэнд зохион байгуулсан. Тэгэхээр энэ бүх арга хэмжээний үр дүн одоо ялангуяа зүүн хязгаар Японы аюул төрөмгийдэл идэвхжиж исэн ийм хүнд цаг үед баруун хязгаарын аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах ийм л чиг үүргийг тагнуулын байгууллага хэрэгжүүлж ирсэн. Тагнуулын үйл ажиллагаа арга хэмжээ маань гэдэг бол тодорхой цаг хугацааны нууцтай байдаг. Тодорхой одоо хугацааны дараа бас зарим зүйл нийл болоод явдаг. Хэлийн чөнөд явуулсан томоохон арга хэмжээг бол бид нараас 22 онд Улсын газрын тогтоолоор ил болсон. Энэ бол одоо Дэлгэн утгтыг хэлийн чөнөд гаргасан тагнуулын арга хэмжээ гэдэг бас том арга хэмжээ байна. Яг энэ арга хэмжээг бол бид нар 90 оноос өмнөх төв хүчлэгт юм уу саяхны төв хүчлэгт ер нь бол яг Дэлгэн утгтыг хэлийн чөнөд гаргахтаа Хятад Японы байр суурийг мэдэх тий өвөр Монголын нөхцөл байдлыг тодорхойлох энэ тагнуулын дагалгаврыг гаргаж ирсэн гэж бичиж ярьсан. Гэтэл тухайн үед ялангуяа 1920-ад оны дунд үеэс эхлээд нөгөө зөвлөлтийн сурах зөвлөхүүдийн эрх мэдэл дотоодыг хамгаалах газар их болсон. Тэгээ энээс бас зөвхөн дотоодыг хамгаалах газар ч хэлгүй те төрийн одоо эрх мэдлийн хуваарлтад зөвлөхүүдийн үүрэг оролцсон маш өндөр болсон юм. Тэгэхээр Дэлгэн утгтыг гаргасан тагнуулын арга хэмжээ нь бас одоо саяхны одоо шинээр олдож байгаа энэ конгрессийн Америкийн конгрессийн намын сангаас одоо олдож байгаа тэр доктор Сарвал Эрдэнэ судалгааны эргэлтэнд оруулж байгаа ингээд баримт материалуудаас харахад бол монголчууд Монгол төр 1930-ад оны их үеэс эхлээд бас зөвлөлтийн нөлөөнөөс ангид байхын тулд 3 дахь хөршийн бодлогын асуудлыг ярьж ирсэн байна гэдэг юм шинэ баримтууд олдож байгаа байхгүй. Тэгэхээр одоо 1931 онд Дэлгэн утгтыг хэлийн чондод гарсны дараахан Дэлгэн утгатаас Бээжинд сууж исэн Америкийн элчин сайдад загтлагдсан байна. Бид нар л одоо ингээд төрийн тусгаар тогтнолтой зэрэгээ мандуулаад ингээд бас судаж байна. Тэгэхээр одоо тусгаар тогтнолоо олон улсад төлөөлөх бас зөвлөлтийн нөлөөнөөс бас жаахан ангид байх юм одоо бодлого баримталж байна. Энэ дээр бас
Америкийн нэгдсэн улсын зүгээс туслан дэмжлэг үзүүлнэ үү гэдэг. Тэгээд загтлынхаа төсөл болохоор гадаад Монголын төлөөлөгчд ялуу утгадаг гэж бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ баримтуудаас харахад бол бас монголчууд 1900 Монгол төр 1930-аад оны их үеэс бас 3 дахь хөршийн эрэлт авч ирсэн харагдаж байгаа. Тэгээд 1944 онд холбогдох бас нэг дахиад нэг ялуу утгатын үйлээс нь загтал олдсон. Мөн адилхан конгрессийн номын сангаас. Тэн дээр бол одоо Араа Монголоос ингээд надад ингээд тусгай даалгавартай 3 хүнийг ирүүллээ. Энэ 3 хүн ирээд намайг одоо Америк, Англи гэдэг энэ дэлхийн бусад улсуудтай харилцаа холбоо тогтоогддог юм үр өгч байна. За одоо жирийн хувраг миний хувьд бол одоо энэ бас агтсан үүрэг байна гэсэн ийм загтал олдож байгаа. Тэгэхээр бид нар бол 1990 оноос өмнө ингээд яг л ингээд зөвлөлтийн заавар даалгавраар явсан юм шиг ингээд төгсөл бичгтэй байдаг. Гэтэл бас нөгөө зөвлөлтийн бодлого одоо зөвлөхүүдийн хараа хяналтаас бас гадуур за Монгол төр Монголын тагнуулын байгууллага бас эртнээсээ эхлээд 3 дахь зуршийн бодлогын асуудлыг бас ярьж судалж бусад орнуудтай харилцаа холбоо тогтоох ямар арга зам байна гэдгийг илэрхийлжсэн. Ийм асуудлууд байх. Тусгаар тогтносон улс гэж байгаа цагт бол тусгай алба заавал байдаг. Тэгээд тусгаар тогтнолын бас нэг нууц баталгаа нь бол тусгай алба байдгаа гэдгийг бол маш олон төвчд бичдэг. Одоо дэлхийн аль орны тусгай албадын төвхөнд бол тусгаар улс байгаа цаг тусгай алба байдаг. Тэгээд тусгаар тогтнолын нууц баталгааны төвхөн бол тусгай алба гэдэг нэг ийм товчхон том бол байдаг. Монголчууд манж чин бүрнээс тусгаар тогтнолоос сэргээ мандууснасаа эхлээд л Монгол үндэстнийг нэгдсэн Монгол улс байгуулахын төлөө одоо манай дипломат алба ирэх барьж исэн үе үеийн хүмүүс за тусгай албаныхан нэг үйл ажиллагаа бол яг энэ гол чиглэлүүдийн нэг бол энэ байсан шүү дээ. 1925 онд тэр Амар сайд Цэцэн хаан тэргүүтээ ийм төлөөлөгчдийн баг явсан юм лээ шүү дээ, тийм ээ. Хятад руу. Энэ зорьсон шалтгааныг өвөр монголчуудаа одоо нэгтгэх тэр бодлогынхаа хүрээнд явсан энэ ийм одоо айлчил байсан уу гэж одоо үзвэл болох уу? Нэг үндэслэл мөн. Ер нь бол яг энэ айлчил болж явах үед бол Хятадын хой талд Гоминзууны бүлэг гэж гарч ирсэн. Энэ бол хуучин Жили бүлгийн нэг хэсэг байсан Фенюсэн гэдэг генерал одоо эргэлт хийгээд Гоминданыг дагаад гэдэг маань одоо 1924 оныхоо ойлголтоор бол арай дэвшилтэд улс төрийн өвчин болж гарч ирсэн гэсэн үг л дээ. Тэгээ энэ Фенюсэн бол одоо нэгдүгээрт зөвлөлт орос улсаас цэрэг зэвсгийн тусламж авах сонирхолтой байсан. Цэргийн сургагч нар авах сонирхолтой байсан. Тэр цэрэг зэвсэг хаагур дамжиж ирэх хөвгөлөөр монголоор дамжиж ирнэ. Ягаад гэвэл энэний чи өөрийнх нь армийнх нь байршил нь одоо Суюан Жэхэ гэдэг ингээ Монголын зүүн өмнөдөлд байгаа мужууд байсан л та. Тийм учраас нөхдүүд бас Монголтой их гайгүй харилцаад Өвөр Монголд одоо автономт ирэх болгох боломжтой юм гэсэн амлалтууд өгч эхэлсэн. Тийм учраас энэ Амар сайдын айлчил хэрэгжихдээ нэг талаас Хятадын одоо ингээд бүх улс төрийн хүчнүүдийг ер нь уулзаж тандъя. За хоёрдугаарт энэ Фенюсэн гэдэг хүнтэй ер нь цаашдаа харилцаа тогтоох юм бол харилцааныхаа хэм хэмжээг тогтооё гэсэн. За гуравдугаарт бол за бас чамгүй бас нэг том зорилго юу гэсэн гэхлээр Өвөр Монголын хувьсгал хөдөлгөөнийг бас дэмжиж тэрэндээ энэ Фенюсены дэмжлэгийг олж авъя гэсэн. Бид нар чи 27 он хүртэл бол Өвөр Монголын хувьсгал хөдөлгөөний коминтерны ажлын хувь дотор бол Монгол Ардын нам хариуцдаг байсан шүү дээ. 27 оноос хойш Хятадын коммунист нам шилжүүлсэн байхгүй. Тэгээд тийм зорилгоор айлчилсан. За энэ айлчлалын бас нэг сонирхолтой ч гэмээр юм Ванчин богдтой уулзсан. Тэр үедээ бол бас Ванчин богдыг нөгөө Далай ламыг бодвол илүү дэвшилттэй одоо хүчин болж магадгүй гэж одоо зөвлөлтөд хийтгэжсэн учраас явуулсан байдаг. За энэ айлчлалынхаа явцад бол Фенюсэн тавьсан шаардлага бол маш ойлгомжтой. Нэгдүгээрт бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөршөөр. Хоёрдугаарт Өвөр Монголд өргөн автономт ирэх болгоо гэдэг.
За энэний дараа одоо манай нутгаар дамжин өнгөрөх зэвсэг техник одоо тэр бүх юмнуудыг ярья гэсэн ийм байдалтай явсан л да. Тэгээд түрүү би нэг хальт дурдсан ш цагаан террор гэж 1927 онд болсон гэж. Тэр цагаан террорын үеэр бол Фенюсан маань дахиж 180 градус сэргээд Гоминданыг дагаад тэгээд одоо коммунистуудын эсрэг болоод хувирчихсан. Тэгээд энэ эргэлтээс эхлээд одоо нөгөө хятадын хувьсгалын гордлого тасарч алга болоод Монгол хятадын харилцаач гэсэн цаашдаа тасрах хандлага руугаа орсон л доо. Тэр хүртэл бол Улаанбаатарт эдний төлөөлөгчийн газар нь байдаг их олон тооны цэрэг офицерууд манай нутгаар дамжиж зөвлөлтийн цэргийн сургуульд явж суралцдаг. Эдний зэвсэг техник манай нутгаар дамждаг. За энэ бас одоо Гоминзоны буюу Фенюсаны дэмжлэгтэйгээр өвөр Монголын ардын хувьсгалд нам байгуулагдаад ч бас нэлийн том цэргийн хүч зэвсэгт хүчинтэй болж аваад их идэвхтэй явсан юм шүү дээ. 24 онд ингээд бид 100 жилийн өмнө хөгжлийн замаа сонгосон энэ үйл явц маань хойштоо Монгол улс дэлхийн томоохон гүрнүүдээр хүлээн зөвшөөрөгдөх нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болох за сүүлд ингээд арчилсан шинжилтийн замыг сонгох гэдэг энэ бүх хөгжлийн маань одоо эргэлтийн чухал үеүүдэд бас тодорхой зохих хувь нэмрээ өгсөн одоо ийм түүхэн үйл явдал гэж одоо үнэлж болно үстэй тийм ээ. Би бол Монгол улс модернизмын замаар орсон гэдгийг илтгэсэн одоо хамгийн том үйл явдал гэж харж байгаа. Бид ч одоо 1913 оны эхээр авсан зээлээрээ заан гудалтад авчиж исэн л хүмүүс шүү дээ. Тэ? Тиймэрхүү ойлголттой ард түмэн байлаа штэ. Гэтэл одоо энэ бид нэр 24 оны үндсэн хуулинд нөгөө заан маан аваад сонин юм хийж явсан улсууд 1925 онд анхны онгоцоор орж ирсэн. Манай анхны Монгол нисэгч гарч ирсэн. Гэхдээ бид нэр үндсэндээ бас нэг Азийн хоцрогдмол улс орноос технологийн дэвшлиг улс орондоо нэвтрүүлж орж ирэх алхмыг хийх эхний одоо ураа байр суурь нь энэ үндсэн хууль болсон гэж би хэлэх гээд байна. Тэгээ ерөөсөө энэс ч хойш нэг 20 жилийн дараа 1945 онд одоо өвөр Монголыг чөлөөлөөд танктай бол танктай, их хуутай бол их хуутай, нисэх онгоцтой бол нисэх онгоцтой, орчин цагийн хайрамтай улс тийшээ чинь байлдаад орчиж байгаа шүү дээ, тийм. Энд чинь бол бидний бас нэг дэвшил прогресс хийснийг харуулж байгаа байхгүй. Мэдээж 20 дугаар зуунд сонголт хийхэд бол нөгөө сайн хажуугаар муу бол заавал цуг явна. Тийм учраас тэр гадны үзэл суртал тулгагдсан бид бас нийгмийн тодорхой хэсгийг хэлмэгдүүлсэн гэдэг олон процесс энийг дагалдсан л та. Тэ? Гэхдээ одоо тэгэл тэр үед чинь гойдагаж хүзүү орж ирдэг л байсан үе. Өөр сонголт хий гэвэл нөгөө сонголт нь өмнө талд 49 он хүртэл бужигнсан 80 сая хүний аминд хүрсэн ийм сонголт байсан шүү дээ. Тийм болохоор зэрэг би бол энэ 24 оны үндсэн хуулийг зарим нь ингээд шүүмжлээд байгаа зүгээр л нэг засаглалын хэлбэр солисон шүү дээ. Үгүй энэ бол модернизмын эхлэлийг тавьсан байхгүй. Францын 1-р бүгд найрамд улс, 2-р бүгд найрамд улс гэдэг шиг бид нар чи олноо өргөгдсөн Монгол улс гэж хаад бүгд найрамд Монгол ард улс гэж хоёр дахь тул улс маань цоошин улс болж гарч ирж байна. Тэр нь бол тэр өмнөх үеийн одоо хаант засаг хоцрогдмол одоо ноёдын захиргаа феодал ёсноос салсан цоо шин маягийн улс болж гарч ирж байгаа юм шүү гэдгийг олон түмэнд ухуулж байгаагаараа их чухал ачаал бүрхгүй. Тэгээд энэ маань биднэрт энэ прогрессыг авчрах үндэс суурь болж байгаа. За бидний урилгыг хүлээн авч түүхэн сэдвээр маш сонирхолтой яриа өрнүүлсэн түүхч танд маш их баярлалаа. За их баярлалаа. Өрсөнд баярлалаа. Үзэгчдээ бид Алтан аргамч нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг Монгол улсын анх дугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах Монгол ард улс болж одоо засаглалаа өөрчилж хөгжлийн шин замыг сонгосон энэ түүхэн үйл явдлын энэ сэдвт өнөөдрийн нэвтрүүлгээ зориуллаа. Бидний өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор түүхийн ухааны доктор Отгонбаяр, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын дэд дарга түүхийн ухааны доктор Эрдэнэ Бэлэг нарыг бид урьлаа. Бидний нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа.